Би жоохон бахта ээж автагаа цуг эмээгэнд очсон юм. Манай эмээ өдөөгийн жижигхэн тосгонд амьдардаг байсан. Байш нь үнэхээр жижиг, ганцхан унтлах өрөөтэй байлаа. Эмээ нэг орон дээр нь аав ээж хоёр нөгөө орон дээр, харин би газар гуц дэвсээд унтахаар болсон юм. Би тэнд хэдэн 7 хоног болоход би шөнө болгон хардардаг байлаа. Би ойрлж сэрнэ, харин ээж аав намайг тайвшруулахыг оролдон юу болсон бэ гэж асууна. Харин би тэдэнд нэг эрэгтэй хүн намайг ирж авах гээд байна гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй байсан. Шөнө болгон би хард дарсан зүйлээс айж хөвтгээд өрөөний болонгийн хөшгөний цаана ямар нэгэн хүний хэлбэртэй сүүдэр цухаж байгаа нь дандаа харагддаг байсан юм. Би түүний барааг арай ядан төрсөлж байлаа. Тэр өндөр бас үсрэхэг хүн байсан. Би түүнийг над руу мөлхөөрхийг харан айж хөвтөн. Тэр үнэхээр удаанаар тонгоож ирээ. Миний чихэнд ямар нэгэн зүйлийг хэллээ. Тэгтэн би ойрлох гэж байсан боловч тэр хуруугаа орууландаа хөргөн чимээгүй гэж шивсэн юм. Тэр шөнө болгон ирж намайг зовоодаг болоход би унтсан мэт дүр үзүүлдэг болсон. Цаг хугацаа өнгөрсөөр тэр зөвхөн шөнөж биш өдрөөр хүртэл үзэгддэг боллоо. Нэг өдөр бид бүгд зочны өрөөнд зурагт үзээд сууж байсан. Надад хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрөө зүүн тал руу гарахад хөшөө удаанаар нэгдэн нөгөө залуу надад чимээгүйхэн ширтээ зогсож байгаа нь харагдав. Тэр толгоогоо өргөж хуруугаа дахин урууландаа өргөн чимээгүй гэж шивнэлээ. Би муухай ашгараа ээжд юу болсныг шууд л хэлсэн юм. Харин тэгэхэд ээж цонх руу очиж хөшгийг нээж хараад надад юуж байхгүй байна штэ гэж хэллээ. Үнэндээ бол тухайн үед нөгөө эрэгтэй алхтны алга болчихсон байсан юм. Зуны амралт дуусч бид хотын гэрлүүгээ буцлаа. Би яхан хар дархааж болов. Түүнээс хойш эмээ бидэн дээр ирж амардаг болсон тул түүний байшинлуу амралтаар дахиж явсангүй. Би тэр эрэгтэй талаар бодхоо болж бүр мартсан байлаа. Нэгэн зуны амралтаар би 13-тай, харин манай эрэгтэй дүү 5 настай байсан юм. Би дахин эмээгийн байшин руу очлоо. Ээж аав маань эмээтэй хамт галтгоон цаавж байсан. Тэд намайг дүүгээ оронд нь оруулчих гэсэн юм. Би өөрсдийн орыг засах гэж гуцаа шалан дээр дэвсэж байлаа. Дүү маань хараа орон дээр сууж байсан. Гэтэл дүү маань жирийн үед байдгаасаа илүү чимээгүй байхыг би анзаарав. Тэгээд түүнлөө хартал тэр ямар нэгэн зүйл рүү ширтэж байлаа. Харин би түүнээс юу болсон бэ гэж асуухад тэр гинэт над руу толгоо эргүүлв. Маш их айсан шинжтэйгээр хуруугаараа хөшиг рүү заасан. Би хөшиг рүү хартал жиш чимээгүй гэдгээр тэн зогсож байв. Тэгээд дүү бүт хоёр галтгооны шкафанд нуугдаж ээж аавыг дуудсан юм. Харин тэр явдлаас хойш бид эмээгийн байшин руу дахиж очиагүй.